Бүтээгчдийн ертөнц Тэнгэр газрыг холбосон эрчим энергийн сувгаас бэлтгэн явуулдаг подкаст энхүү эхэлж байна. Өнөөдөр мөнх тэнгэр дээдсэн буулгаад төгс биеийн хэрхэн төгс байх вэ гэдэг талаар ярилцгаа сууж байна. Тэгэхээр төгс бие гэж яг хүмүүсийн бидний ойлголтоос ойлголт нь нэг хаанаа байна гэдэг талаар ярилцсанаа. Тэгэхээр энэ төгс бие гэж биеийн бүтээх талаар та минь хэлж өгөөч. За үрсийн амар биеийг алж ааж ахуйтан болгоны хүчийг нь биедэн суулгахын тулд амьсгалдан амьдрах хэрэгцээ шаардлагыг хангахын тулд та нөхдийн сүнс ам биендээ бүтэн оршин гэдгийн тухай ярьж өгье дөө. Сүнсгүй юм шиг амьдарч сүнсээ мэдрэхээ байдлаа туурсан цагт одоо хүмүүний нийгэм таанар шүү дээ. Энэ биеийн яаж эсрэг болох уу гэдэг дээрэн ажиллаж байдгийн. Тэгэхээр та нарын сүнс бүтэн орших бие. Энэ хүмүүний амьдралаас би хаягаад болохгүй нэ. Тэд бүхэд л сүнсгүй мэт амьдарсан амьдралын хэлхэнд нийгэмдээ нөлөөлж нийгэм нь нийгэмдээ шингэсэн амьдралын энэ тойрог дотор бүгд сүнсгүй мэт амьдрах эрчимэнд орооцолдчихсан юм. За тэр нь ямар эрчим байх вэ гэхээр амьдралыг үл ойлгогч амьдрах хэрэгцээгийн урдан тавьж ганцаараа амьдардаг юм шиг сэтгэж ганцаараа зовж байгаа мэт аашилдаг хүмүүний зан төрөх хүнд багтсан өөрийнхөө илэрхийлэх итгэл үнэмшлээс хамаардаг. Нийгэм ийм байхад нэг хүмүүс сүнсээр байна гэдэг энэ биендээ сүнсээ бүтэн оршоож төгс биеийн голбирлан бүтээн гэдэг байхгүй ойлголтоо баймгүй үзэгдлээ. Тэгэхээр энэ дэлхийн бүх хүмүүс энэ бие бүгд төгс бос байх бүх сонголтоо хийж гисэн. Тэмдэж өвдөж, тэмдэж биеийн голж сэтгэл ханамжгүй. Би чадамжаас нь өөрсдийнх нь сүнсний төрлөх авьяас нь эрчим энерги нь үл орсож бүгд хаагдаж төвжигчээд хамаг зовлонгоо эдэлж сүнсийн хохирож байж шүү дээ. За тэгвэл бидний биеинд таны бүх биенд чинь хүн болгоны амь сүнс шүглчихсэн байгаа тийм биз дээ. Яаж шүглээд байгаа юм? Энэ биеийн чинь энэ сүнсний эрчим байсан цагт л та нар амьд байгааг илтгэхэд байна, тийм үү? За тэгвэл та нарын сүнс хэмээх орон зай хаахандаа дими тэнсэн хязгаартай юм бөө мэдээ. Тэр хязгаараа өөрийн биетэй татж оруулах эрчимээр нь суулгаж чадах аваас сая хүмүүний дотор дэлхийн ертөнцөнд багтаж түүний оршигч биеийг энэ их эрчмийг багтаахын тулд онцгойлон дээдээр төгсжүүлэх хэрэг сүнсэнд өөрт нь тулгардаг. Тэгвэл сүнс өөрийнхөө биед эзэн суусан цагт өөрийнхөө биеийг удирдах юу идэхийг нь нөлөөлж ямар хөдөлгөөн үлдэхийг нь цаанасаа хинтээ уулзаж хинтээ ярилцах
Хэдийтэй хаана оршихыг хүртэл өөрөө оёндоо ой зөнгөөрөө залдаг. За энэ үед нь өнөө сүнс эсрэг үүсэгч би химийн итгэгч итгэл үнэмшлийн орон зайгаанлах халаад байхад сүнс сая энэ биедээ бүхэлдэн орж эрчим энерги нэгж бүрээр нь тааруулан нэгтгэж өөртөө эзэмшдэг. Энэ үед л сая хүний төгс бие бүрэлдэн бий болдог. Ингийн тулд та нарын биеийг удирдах сурчсан байсан сүнсийн үгүйсгэгч итгэл үнэмшлүүд. Энэ нийгмийн дарагдмал дарсан эрчмүүд та нөхдийн биеийг яг тэр эрчим энергитэй тооцоолон удирдах байсан. Тиймийн учраас дарга твэргэндээ автах нь автаж, турж эцэг нь эцэж, тоёхон биегүй хөшмөл болж байх биеийн амийг тэтгэх амин урсгалаа бүр нээгэгүйгээс болж сүнсээрээ оршоогүйгээс болж гэсэн үг тийм үү? Энэ биенээс нь эрчим цацрахгүй, өнгөгүй гундамал суул доорой өвчлөмтгий. Эд эсийн хэлбэр алдагдаж энэ байдал нь гаднан илэрч хөгжих бие хаанд аж хөгжиж чадангүй хатан горшиж хамаг ич хүч нь юулэгдэж чадахгүй эрчим нь хумигдсан байна. Ийм давлуун байх биеийг давчигдмал орон зайд хязгаарласаар байгаад өнөөдөр та нар нийтээрээ яг одоо ийм биетэй байна. Энэ бие үргэлж өвдөхөн тодорхой юм. Энэ биед тэнцвэргүй байдал үргэлж байх нь үнэн юм. Учир нь нийгмээр зэгцэрсэн сүнсийн хүлээн зөвшөөрч эрчимтэй болоогүй цагт та нөхдийн бие хизээж төгс бос. Хизээж төгс болохгүй гэсэн санаа шүү дээ. За тэгвэл хүний биеийг сүнс бүрэн эзлэхэд эд эс бүрээр нь сүнсний эрчим цацарна. Таны сүнс энэ дэлхий дээр юугаан хийж орших төрлөх авиас өвдөлтийн яг түүгээрээ бие чинь амьсгалж ажиллаж түүгээрээ оршин үлднэ. Ингэж гэж хүмүүний төрлөх авиас энэ биеэрээ давна гадагшилна. За ингээгүй цагт та нарын биенээс чадамж гарамгүй. Чадал тэнхий байвч тарих хуваасан хэмээрээ байна. Учир нь нийтээрээ тийм байна. Тэгэхээр нэг хүмүүн тогсож нийгмийн гэхэрлийг хүртээе гэвэл олноор нь бүгдийг цэгцлэх хэрэгтэй болох нэ дээ. Ингэж нэгийн хүсэл нийтийн төлөө цоглож нийтийн хүсэл нийгмийн өөрчлөлтөг жамтай шүү дээ. Ийм айхтар хамаал сүлжийн оршиж байгаа цагт та нөхөд хувьдан жаргана гэдэг нь худал байгаа биз. Тийм байна. Мөрөөдөхөд хит хол ийм зүйл байгаа үстэй. Тэгвэл энэ дотор нэг хүн амар амгаланг болцсон сууна гэвэл үнэн худал. Тийм үү? Яагаад үнэн худал гэж хэлв? Эцэж тийм зүйл байхгүй. Үнэн юм шиг мэдрэгдэж ард нь худал байна гэсэн санаа. За юуны учир энийг ярина гэхээр одоо хүмүүс болгон биеийн эрүүл байх гэж хичээж байна. Цаанаасаа энэ нөлөөлөл бий болсон юм. Тийм үү? Яагаад гэвэл дэлхийд даяар сүнс сэрж зэрэгсэн сүнсүүд энэ нэг олныг чинь өөрчлөхгүй ядаж байна шүү дээ. Тиймээс дорд ороод эрүүлжих боломжийг хайж амар амгаланд очихыг хүсэн мөрөөдөж ухамсараа амьсгалахыг хичээцгэж байна, тийм үү?
Ухамсарт хүмүүний амьсгалгүй. Зүрх сэтгэл нээгцэн хүний эрчим урсгал чөлөөтэй. Эргэлдэн. Ийм байхад энэ хүмүүний биед сүнс суухгүй. Өөр юу суух юм? За тэгэхээр би та гуравт ингэж хэлчихье. Төгс биений төлөө бүү алжаа. Төгс гоо сайхнаа. Сүнс чинь өөрөө урлнаа л гэж хэлчихье та. Үүний тулд та нар хий дэмий зүйл бүү бар. Санаа бүү чилээ гэсэн. Эрчмээ бүү алдраа. Гол зүйл дээр л төвлөр. Тэр нь энэ нэг болныг яаж төгс биетэй болтлон цэгцлэх вэ гэдэгтээ санаа чилж тэдэн л үгүй ханд гэсэн санаа шүү дээ. За төгс биетэй болохын тулд төө жаахан биеийн баахан сэглэж хүчээр үүсгэсэн гоо сайхан хүчээр үүсгэсэн эрүүл мэнд хүчээр үүсгэсэн бие галбар хүмүүний сүнсэнд юр тохирохгүй. Тэр түүний айдаст амьдралын төгс зогсох гэсэн санаархалтуудыг нийтээрэн сүнсийн үгсгэж амьдралаар амьдарсан амьдралын хэвшмэл ойлголтуудыг багтаж ядгсан үлийн зөвшөөрөгдсөн байдал шүү. Тиймээс та нарын үйл үйлдэл нийгэм рүүгэн чиглэж байж нэг болноор нь цэгцлэх ийм л талбар баямарсан. Хүн болгон ингээд чадгааран сэхсэхээр л бусад руугаа хандхад ая зэн өөрөө шилжихэндээ төгс болчихно. Энэ дэлхий дээр төгс хүмүүнийг хараа юу та нар? Харсангүй шүү дээ. Бүгд л төгс босын айдас дутагдaltaй. Учир юу вэ? Нийгмэрэн өөрчлөгдөөгүй шүү дээ. За тэгвэл төгс болж гсэн хүмүүний биеэс ер босын шид чадамжууд илэрдэг юм. Бусдын амьдралд дайх хэмжээний эрчим ялгарч эрчим энергийн урсгалаар эд тоглож чаддаг болдог юм да. Одоо та нарын бие бусдад ямар нөлөөтэйг асууя. Та нар бусдад биеэрээ яаж нөлөөлдөг юм? Зөөлөө асууя. Биеийн дотор чинь сүнс чинь орчихсон учраас сүнс чинь бүтэн байдлаараа нөлөөлж чадаж байна уу? Эсвэл хаалттай байдлаар нөлөөлж байна уу гэдгийг асуух гэдэг юм. Одоогийн байдлаар бол яг ухамсараар л нөлөөлөл үзүүлж байгаа болов уу гэж бодож байна. Бахан биеэр бол бүтэн бүрэн дүүрэн утгаар бол ямар ч нөлөө үзүүлж чадахгүй байгаа. Өөр юу гэж бодно? Нийт нийгмийн төлөөгээд санаагаа чилээж ингэж ерөөхдөө ойлгосон боловч тэр зүрх сэтгэл нь бас сайн нэгдэг учраас тэр нь бас болохгүй. Энэ хоёр нь бас дутуу учраас энэ махан би өртөгдөхгүй байгаа л та. Та нөхдийн махан биеийн дотор бүхий л чадамжууд чинь бүрэн төвжигдчихжээ. Яагаад вэ? Та нар дотроо мэдрэх чадал сүнснийхэн ухамсараас итгүүлэх итгэл үнэмшил. Энэ болгоныг бодит амьдралд хүмүүнд нөлөөлнө гэсэн эрчмийг ухаан бол мэдрээд л байгаа тийм үү? Гэтэл яг бодит амьдрал дээр
Үүнийг гаргаж шидээн үзүүлж шийдэмгэр бусдыг махан биений төвшөнд ангаагаач дээ. Ориг тавигдсан эрчмүүдийн задлаач дээ. Учирлыг гэвэл та нарын махан бие энэ дэлхийн нэг бодит хэсэг мөн үү? Энэ бодит эрчим болгон дотор чинь бодит бус гэж мэдэрдэг та нарын харж үзэгдэмгүй эрчим болгонд суудаг. Нөлөөлдөг. юм Тийг бол та нарын одоо биеч чинь төгсчихсэн байгаа эрчим одоо хизээ яаж хаанаас хэрхэн суусныг ажваа. Яагаад махан биеийн дотор чинь сүнсийг чинь аваачаа төгсчихв. Та нар өөртөө анзааралгүй төгсчих гэсэн юм уу? Анзаарахтай хэн нэгэн төгжээ заваагаад байгаа юм уу? энэ бас аль нас нь шалтгаалж байгаа. Ерөнхийдөө бүгд өөрсдөөсөө шалтгаалж төгжиж өргсөн билээ. Яавал төгжээгэн тайлдгийн төгжчихсэн юм бол Бид одоо энэ орчлон хорвоогийн бүх юмстай нэгдмэл нэг гэдгийг ойлгохгүй зөвхөн би гэдэг үзэл нь хаацсан болов гэж байна. наад нэг махан биеийн төгжээгээ чинь тайлдаг. Гурван арга байна. Нууцын чандаас л хэлээд. За ихний арга. Энэ биеийн төгжийн эрчмүүдийг эрчилсэн эрчмээр цохож нэг нэнэ. Эрчилсэн эрчмийг хүмүүн өөрөөсөө хүсэж гаргадаг. Сүнсэн чаддаг юм. За яаж гаргах вэ гэхээр хүмүүн дотоодоос гадагшин тэлж бүрэн гарахыг бүхий л зүрх сэтгэлээсээ сүнс юуны угнаас гадагш өөрийгөө гартал тэмүүлэн чөлөөлөх ёстой. За яаж вэ гэхээр би энэ амьдралдаа би энэ байгаа дүртийн автахгүй. Би өөрийн уг сэтгэлээс уулзах мөчөд ам орох сүнснээс энэ бүх хичмээ бүрэн чөлөөлөх агуу чөлөөлөлтийг хүсэн хүлээ гэд чин сэтгэлээс энэ бүх биеийн задаргаарч минь задлан нэг бүрчлэн өөрийн дотроос ангижруулан чөлөөлөх их хүсэл агуулсан үйл хийх хэрэгтэй. Хүн хүсэхэд л үйл нь явдгийг хүн бүр мэднэ. Тийм ч учраас та нарын амьдралд хүссэн болгон үйлдэл болгон биелэж байгааг анзаарсан биз? Тэгвэл өөртөөсөн хүсээд л сүнсний эрчмээрэн өөрсдийгөө задлахад л хүн сайныг гүн тавирлыг хэдэн удаа хийхээс үл хамааран эзэн нэгэн цагт олдгоо. За удаах нууцна. Ожигэрсэн идэж хоол. Хэвтэрсэн хэвтэр дэглэмдээ дасаад. Итгэсэн итгэлдээ өөрийгөө дүрлүүлж хүлээд. Энэ биеийн зовлог болгоныг зовоож амьдардаг хүмүүний нэг ёс байна. Бүгдийг хоосолж иж сайн нэг бие тавирж байна. Хоосонд дуурлаж хоосноос айхан болж
хинч биш болсон цагт үргэлж хэн нэгэн болохыг огт хүсэхгүй амьдралаар амьдарч сүнсний дархмал ирчмээрээ гүн амьдрах хүсэлтэйсэн цагт сая хүмүүний бие ямар ч дургүйгээр задарнаа. Ингэж эрчим нэг тавирч энэ нийтсээр нь сүнснийхэн хоосон төлөвийн нэвт эрчим шингэн гараад бусдад тусахлаа олон тулална. За гурав дахь нь Таонын уудаг сүү ариун гэж өргөдөг идэ. Ийм үү? За энэ эрчим Таонын биеийн дэх хор болгоныг гадагшлуулж огшил болтлоо суучгасан эрчим болгоны чинь өөртөө идэшүүлж уусгаад энэ бие чинь бүрэн хөлсөн эрчимээс чинь задлан тэнхэж үлдгээ. Хүмүүний бие ариун сүм дотор хөвтөд гашилж эзэдлэн удахын алдаад түүнийг хөлсөн эрчим болгон ихээ багаар тавигдж байдгийн даа. Удаа дараагийн үйллэр хүн олон орох байх. Бодит амьдралдан ийм юм болоо. Далж ертөнцийн ариун сүний эрчим гээчийг өөрийнхөө биеэр гүйлгэж бай. Ихээс төрсөн уурагт сүний ангир эрчим. Түүнийг санагалзан бүтээгээд ам бие чинь анх хүн амин урсгалан эрчимжүүлснээс санаж тэр эрчим сүний урсгалаар энэ биеийн урсган чөлөөлж бай. Ингүүл та нараа энэ хүлээснүүдээ сайн ангиж ярддаг юм шүү дээ. За ийм нэг гурван нууцыг задлая да. За өөртөө ингэж сайхан болждаг бол сайхансан. Гэтэл өрөөлийн эрчим дараад л ороод ирнэ тийм үү? Тэрий болгоныг нь үйлдэн дуусахгүй учраас өөрийн тогтоод амьдрал агуулгач амьдралын хэлхийд бүрэн дарахсан сүнсэн урсгалаараа энэ үеийн ухамсартайгаар бүгдийн дотор шингэн хийдэ. Тэгвэл дуусахгүй их үлийг дуусгаж бас болдгийм да. Учир юу хэмээвээс ам бие чинь чөлөөлөгдөж бүхий л эрчмийг таньдаг болсон цагт ямар ч эрчимд автахгүйгээр задлан уусгах их сүнсний үйл чинь эхэлж байгаа нь тэр. Ийм учраас маш эмзэг болдог та нар тийм үү? Эрчим болгоныг айхтар мэдрээд түүний хүлээснээс амжирахыг хүсээд сүнснийхаа цэвэр төлөв дээр төвлөрч байгаад нийтийн хүндэрсэн эрчмийг та нар задлан ухамсар болтол нь шингээдэг шүү дээ. Өөрсдийн ухамсартаа. Тэгэхээр та нарын хийсэн үйл болгон сүнсэнд нь задарсан хоосорсон агуу нарийн эрчим болон ухамсарт нь нэгдэн нийлдэг учраас бусдын төлөө сэтгэл гарган эрчмийг нь цэвэрлэж энэ биеийг зориулж байхаваас сүнстэн төдий дайныг хөгжиж түүний дайтай ухамсар төлөвтөн шилждэг байх нэ. За ингэж л хүмүүн өөрөөрөө домнуулан нийтийг цэгцлэгч болон хуурдаг юм да. Эсвэл энэ үйлээний олондоо хийж бай. Энэ гурван үйлээ багаар тэд чинь цэгцэрж илвэг. Ариуд нь тааж хийсэн цэгцрээ зайхан болно шүү дээ. За ингэж бид төгс биеийн урлаж хизээж өвддөггүй. Хизээж
биеийн үл голон сэтгэл ханамжгүй байдал үүсэгдэггүй. Ийм сайхан биеийг урлаж энэ биендээ сүнсэн багтаад юм шүү дээ. За ингээд ойлгож байгаа даа. Энэ зарим хүмүүс үйл хийгээд үр дүнгээ сайн мэдрэхгүй байна гэж хэлдэг. Энэ нь болохоор цаад чин сэтгэлтэй зүрхнээсээ хийж байгаа холбоотой байна уу? Айдас сүртэй хийж байгаа холбоотой байна уу? Эсвэл одоо нөгөө үр дүнг одоо бодит байдлаар хүлээж авдагтай холбоотой байгаад байна уу? Багхан үлдчихэд ихийг хүсдэг хүмүүсийн занд их өөрчлөлтийг хүсэж л байгаа юм бол хийхин ихтүүлж байх л хэрэгтэй дээ. Юу хийсэн түүндээ тохирсон хувь хүртдэг тийм үү? Тэгээд л тэр нь өөрийнхөө хувь байдал илэрж байгаа шүү дээ. Яагаад вэ? Нийтдээ хийсэн үеийн эрчим чинь тэдэнд нэмэгхэн ч гэсэн жаахан нөлөөлөхөд таны хувь байдал төдий дайтай л өөрчлөгдөн шүү дээ. Тэгвэл тэдэнд зориулаад илүүтэй хийхэд өөрийнх нь хувь байдалд илүүтэй нөлөөлнө. Ингэж бид агуу сүнсний задарсан тэр тархмал эрчмийг ашиглаж бусдынхаа зэгцэлж байж л өөртөө ангаадаг жамтай юм да. За үлдээд эхлэхэд өөрчлөлт аяндаа гарна. Тэгэхээр төвчээртэй л бай гэсэн үг шүү дээ. За энд хүрээд төгс биеийн урдлага тухай түүх хийж аргая да. За талархлаа дэцтэй. Одоо тэгэхээр тэ нөгөө туйхан биетэй байх хэвээр сүнс бол тийм биендээ л суух хэвээр сүнс байгаад байх нь шүү дээ. Тэрний нөгөө дотоод хүч гэдэг ч юм уу амийн эрчимнээс хамаарахгүйгээр зүгээр бие сүнсний зохицол одоо суух нөгөө тохиргоол гэж байх гэдэг. Ох таавал энэ охины бие ямар байхыг би нэг хэлээд өгье дөө. За тэгтээ. Жоохон баясаж сонсож авах. Мөрөөдөд яваа юм чаваас. Энэ бие нь цэхийн цэх нуруутай шүү дээ ухтаа. Өөрөн бүх төршөж эрчмийн даахгүй сүлцаран байгаад идэсэн хэлбэрийн алдсан хэрэг. Дэрхэрэн байгаа эрчим нь сүнсийн дарсны гай шүү дээ. Ийм үү? Хүн яагаад бүгд хийдгийг? Өндөрсөн эрчмэндээ л даруулаад гонсон сэтгэлдээ л автаад эрчмэн даахгүй л хүндэрч гсэн байгаа үсттэй. Тэгвэл яг өөр дээрэн ирэхэд цэхийн цэх нуруутай. Маш утхан үстэй. За тэгээд итгэл сэтгэл нь хүн шингэсэн урц хараатай. Давраад ирэхээр зөөлөн харцтай. Итгэл нь нэгсээд бүтээхийн хүснэлдээ автаад эхлэхээр маш хурцнуудтай бол тийм да. Арьс зүсэн гоо сайхан биеийг нь урдлах уян хатан энэ арьс гэж нь өөрөн хэлбэрээ тогтоод юм штэ. Ямар хэлбэрт байгаа арьс үргэлж санаж байснаар түүнийг нь тарих үргэлж түн зохицуулан дотоод эрчмийн зохицуулж байдаг жамтай. Тэгвэл хүмүүний арьс ус хүний биеийн галбиг хадгалагч хамгийн нандин эргэтэн байх нэг. Гэтэл яагаад арьс унжиж уур ашиж энэ бие хэлбэрийн алдав.
нөгөө даруулсан хүн төрчим үнэн эрчим дутагдсанаас болж байна. Сүнсийнхаа ой санамжийг морцсонтой холбоотой шүү дээ. Үүнийг энэ тархиныхаа оюун ухаан ой санамж гэж андуурсантай холбогдоод үүндээ зогцсон бие галбирыг барьсан бүтээч гэж байгаа юм. Тэгээд түүндээ зогцсон биеийн галбир олдогдож дотор эд эрхнүүд нь сунхан сунаж тавирхан тавирж суулраад хинжоод байгаа юм шүү дээ. Арьсан чангалж төрхөн олъё гэж бодвол өмнө сүнсэн дээр ил байхад өөрөө оянда биччихнэ. Ийм бидтэй. Та нарын энэ биений гадны хүрийг юу авч явдгийг орсчин бидтэй. За тэгвэл чанга орстой. Галбир гоётой байхгүй юу да. Сүнсэндээ зогтсон. Одоо өөрийн сүнсэн үргэлж галбираа голдог. Яагаад вэ? Байх ёсгүй эрчим дотор сүнс өөрөө богдохгүй учраас биеийн голох мэдрэмжийг байнга сүнс өгнө. Аминдал тархин өөртөө зогтсон төгс биеийн үүсгчгээд байгаад шүү дээ. Тархин голж эргэлзүүлж байгаа юм. Биеийнх нь өндөр байх ёстой шүү дээ. Гэтэл намсчихаж. Яагаад вэ? Энэ биеийнх нь эрчмийг энэ сүнсэнд сүлэлдүүлж байгаа цагт сүнс яг хүссэн өндөр, хүссэн өсөглөн бие уралдаг юм аа. Гэтэл сүнс нь хаагдсанаас болоод бие нь үүндээ зогтсон өндрийг үүсгэж чадангүй. Тэгвэл та нөхдийн бие сүнсэндээ зогцоод одоо ч гэсэн өндөр шин гэвэл яах вэ? Галбирчин шүү дээ. Ямар эрчим дотор ч юм байна. Юу таны биеийг удирдах байна? Тэр л бүгдийг уурлаж бүтээдэг. Таны бүтээл сүнсний үйл юм шүү дээ. Гэтэл таны тарих оюун үүнийг бүтээн гэхээсээ үргэлж эргэлзэж байдаг. Яагаад вэ? Учир нь сүнс бүтээгч гэдгийг хүн төрөлхөөс зөнгөөс дотроос мэдэрсээр л байдаг гэсэн үг. Тарих бол бүтээсэн зүйлийнхаа бүтээлийн орон зайг хамгаалан нэгталж, ажиглан таньж, анхааран залруулж байдаг. Ийм ч учраас бүтээлийн хамгаалагч байхгүй юу? Ийм учраас таны сүнс биеийг бүтээсэн биеийг чинь тарих оюун чинь хамгаалж, амин бөөцөлж явдаг жавтай. За тэгээд биеэс нь ялгарх үнэргийч юм байна. Тэр нь чихтэйгэн анхлам сэтгэл санааны өөрчлөлт үзэн болоод үнэр нь солигдож байдаг. За тэгвэл одоо биеэс нь юу үнэрлээд байна? Юу үнэртэд байна? Тэр нь өөрийнх нь биеийг хохирогч эрчим энергийн үнэр юм шүү дээ. Тийм бичиж гоё юм. Ингээд бодглохлоор илүүтэй тансаг үнэртэй. Илүүтэй олон нарийн задаргаа эрчимтэй л гэсэн утгатай юм. Энэ биеийн эдисэн энэ дотор байгаа сүнсийн мөрөн чөлөөтэй гаргахын тулд юунд ч хязгаарлагдамгүй өгөгдөлтэй учраас биедийн булчин суулгадаггүй. Хатуучж түүндээ хатан гашхын нэмэл гэж боддог биетэй. Ийм учраас зөөлөн бүтцлэг биеинд сүнс залрах тавилантай байх нийтээ ухтан болов.
түүний сонсох болон маш гүн. Хараа их холон. Нүүрний хувирал үл анзаарагдам тийм дүртэй юм уг нь бол ягаад нүүр нь хувирахгүй анзаарагдам байгаа гэж үүний сүнсний сэтгэл энэ биендээ цогцсон маш тэнцвэртэй юм. Тийм учраас нүүрэнд хөдлөл байхгүйгээр бүхнийг оршоож бүгдийн төв байхаар зохицуулагдсан гэсэн утгатай. За ийм учраас бид булчин шуурмасны аяхтар үүрэг байхгүй. Тийм учраас хөдөлгөөн багтаа орон зайд тухлан суух дуртай юм а да цаанаас. За ийм л зохицолгоонууд энэ биеэр нь дүүрэн байна. Өшөө нарийн эрүүл зүрх сэтгэл дотор эрэхтэн гэдэл ярьж өгнө. Жишээлээд ингэж уудлаа да. Тэгвэл та нарын бич гэсэн бусадтайгаа үл харьцуулагдамгүй. Тийм юм байж л төгс болж харагдана да. Нийтдээ ижилсэд ирэхээр тэр би төгс болох болов. Адилхан болж байна. Үгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс өөрийн сүнсэндээ тохирсон өөрийн төгс голбортой байдгийг түүгээрэн оршиж байхдаа хамгийн төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй байдгийг да. Тэр гоо үзэсгэлэнгийн дотроос нь ундрах сүнс нь эрчмэнийг мэдрүүлж байгаа учраас гоо сайхны ойлголтонд ямар ч харьцуулалт байдгүй юм да. Харьцуулаад ирэхээр л хөвшмөл гоо сайхан болчихж байгаа юм. Эвэнд баригдсан бий болчихж байгаа юм. Энэ дотор чинь бүх сүнс нийцэхгүй шүү дээ. Ийм ч учраас амьдралд бүгд төгс өөрийн онцгой байдлаараа зохицолдож байхдаа гоо сайхан юм. Тэгэж байж л бие биедийн хүрэхтэй эрчмийн таньж үн цэнийг ойлгоно үсттэй. Ийм хоёр хүмүүс биеийг нийлүүлэн янаглахад тэнд ямар эрчим солилцдгийг нарийн таатай хэлж өгөх. Тэр хоёр хүмүүний сүнсний эрчим биеийн эрчмээр нэвтлэн гарч бүх биеэр нь нэгдэх агуу хүслийг ундраадаг юм. Сүнс нэгдэж, бие нэгдэж нэгэн үеийн хэвд ороход гай болсон үл садарлах ёстой гэсэн итгэл үнэмшил. Энэ эрчим болгоныг нь хааж эв биеийн эвцэлдэх энэ сүнс нь хоорондоо нарийн эрчмээр солилцоход садаа болж байдаг. Тэгэхээр хүмүүний янаглах нууцад хоёр хүмүүний сүнс л янаглаж байгаа болохоос биш. Аан нь оршихч нийтдээ ижилсэн сэтгэлгээ янагдгүй юм а да. Сүнсэн дээрэн оршиж бие биедээ нэвчих цагт тэр хоёр хүний сүнсний ижилдэн энэ биеиндээ мэдрэмж болгоно бүрэн солилцож авах таашаалын дээд хэмжээс автлан мэдрүүлдэг юм а да. Энэнд үйлдлийн хязгаар гэж үгүй. Хүсэтний үйлдэж чөлөөтэй өглөж болно тийм үү? Ингэж чадвал сая янаглах урлагийн дээдийг эзэмшиж янаглах тоолонд таашаал дүүрэн хоцорсноор хүний бие сүнсэндээ улам нэгтэршиж хоёр хүмүүс хосын амьдралдаа улам нэг болдог юм а да. Үүнийг л хоригдож хад байгаа учраас
бас хоёр зовлондоо туучилцаж нийгмийн зовлон давхар мэдрэгдэж байдаг гэж автай юм одоо. Биеэрийн сэтгэлээрээ ингэтлэн нэгдсэн байхад ямар ч зовлонг жаргал болгох ухаан тэднээс ундран шүү дээ. Тэгээд түүгээрийн үрсийг хүмүүжүүлж үрс нь амьдралд өөртөө суралцдаг юм одоо. Тэгэхээр төгс биендээ итгэл өөрөө аяндаа ундардаг учраас бүгдийг үлдэх хүч сүнснээсээ биедээ бүрэн шилждэг юм. Энэ цагт бүрэн улс бүрэлдэн тогтноо гэж анардан дахин л задлан нууцаад дэлхийг даа. За, задгаа сайхан ярьчмэнд зогцлоо. Одоо чул болъё даа. Алаад үз.